Сайн байна уу? Энэ бол GoBox цагийн мэн дээр бүртгэл үүсгэж захиалга хийх заавар юм. Бүртгэл үүсгэх. Нэгдүгээрт баруун доод буланд байрлах хэрэглэгчийн цэс рүү орно. Хоёрдугаарт бүртгүүлэгтээр дарж нэр, утасны дугаар, идэвхтэй ашигладаг имэйл хаяг болон нууц зүгээ 2 удаа оруулна. Та заавал идэвхтэй имэйл ашиглах хэрэгтэй. Учир нь таны ачаа ирснээс хойш 72 цагийн дотор GoBox цагийн мэн системээс таны бүртгэлтэй имэйл рүү e-баримт автоматар илгээгдэнэ. Хэрв байгууллагаар бүртгүүлэх бол үйлчлүүлэгчийн нэр хэсэгт байгууллагын нэр болон регистрийн дугаараа оруулна. Ингэснээр таны бүртгэл амжилттай үүснэ. Бүртгэлээрээ нэвтэрч үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогыг зөвшөөрнө. Бараа сонгох. Таалагдсан барааныхаа баруун доорх үргэлжлүүлэх товчийг дарж бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ. Зүүн доод буланд байрлах лайв товчийг дарснаар тухайн барааны бодит бичлэгийг үзэж болно. Сонгосон бараагаа сагслах эсвэл шууд төлбөр хийх сонголтоос сонгож болно. Сагслах дээр дарснаар таны бараа сагсантай нэмэгдэнэ. Дэлгүүр зэс дээр дарж бусад бараанаас сагсалж болно. Баруун дээд буланд байрлах сагс дээр дарснаар хаягийн мэдээлэл оруулах хэсэг гарч ирнэ. Эндээс та хаягийн нэр, жишээ нь гэр, офис, авих гэх мэт оруулна. Дараа нь хот, дүүрэг, хороо гэх мэт дэлгэрэнгүй хаягаа бичээд хадгалах товчийг дарна. Ингэснээр таны хаяг амжилттай нэмэгдэнэ. Захиалга баталгаажуулах. Сагс руу орж үргэлжлүүлэх хэсгийг сонгон төлбөр төлөхөөр дарна. Таны сонгосон барааны нэхэмжлэлийн QR код болон банкны аппликейшнууд гарч ирнэ. Гар утаснаас захиалга хийж байгаа бол өөрийн ашигладаг банкар төлбөрөө баталгаажуулна. Төлбөр шалгах дээр дарснаар систем автоматар шалгаж амжилттай бол захиалга амжилттай гэсэн цонх гарч ирнэ. Захиалга хянах. Өөрийн захиалгыг харахын тулд дахин хэрэглэгчийн зэс рүү орно. Миний захиалга хэсгээс бүх захиалгаа хянах боломжтой. Тухайн захиалга дээр дарж орсноор захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Биднийг сонгосон танд баярлалаа. Save money, value quality, GoBox цагийн мэн.